Одоо энэ дотор хамаг анхны ирсэн оюутан байна. Хамаг оюутан ирсэн өдөр 2000 юу шүү дээ одоо өн сургуульд бол хамаг анхны ирсэн оюутан бол хааскэрлэг гэж. Энэ сургуульд хамаг. Энэ сургуульд хамаг анхны ирсэн. Танай хамгийн анх авчирсан оюутан биш шүү дээ. Хамгийн бол өстой. Ясаас хамгийн анх авчирсан би авгаага амх тур авчирсан. Гэхдээ үнэн хэлэхгүй болох гэж. Хамаг урдаар Японд ирээд штэ бас одоо Японы байдлаа дэв мэдгүй манай ээж аваас их одоо моос Японд явуулна их санаа зовж ижээ одоо тэр үед одоо байгаал багш одоо энд байсан болохоор моос одоо их сэтгэл одоо жоохон тим их зовх учир байхгүй одоо байгаал багш байна одоо гэсэн тим нэг сэтгэлээр их халамсаг Японд ирээд хамаг урдаар одоо байгаал багштай уулаад их халамсаг санагдчихэ. Дахиад ирээд одоо тэр үед чинь байгаал багш яг доктор үзчихсэн манус ч одоо сая ирээд доктор гэсэн юм юу юм мэдхгүй. Тэгээ одоо явандаа танилцаад байгаал багш одоо судалж байгаа суралж байгаа тэр зориг моргийг нэг сураад одоо би бас өөрөө одоо доктор шалгая гэж тэмнэг санаа оржээ. Ямар шиг хүн байх хэрэгтэй. Тэгмэн чи энд ирэн шүү гэдгийг сонголт байна уу юу? Энд ирснээр дараа та хамгийн их шаарддаг шаардлага нэг байна. Сонголт бол байгаа. Нэгдүгээр сонголт бол заавал монгол хэл мэдэх хэрэгтэй. Монгол бичгээ мэдэх хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр шаардлага. Би үндэстэн ялахгүй. Монгол хэл мэддэг бол хатад хотон боор бол монгол хэл мэдэх хэрэгтэй. Би монгол шалгалт хийдэг. Шалгалт хийгээд ингээд авчирдаг. Энэ сурагчид заавал хэрвээ учир гарсан үед өвдөд явах юм уу? Одоо шил одоо ямар нэг өндөл ослог гарах юм уу? Хэрэг журaan гарах үед заавал надтай энэ хүний баталж энэ асуудлыг шийдвэрлэж чадах. Ийм баталгатай болсод баталж чадах. Ийм нэг баримт авах хэрэгтэй. Энэ батал заавал ийм байхын учир юу вэ? Заавал ийм байх бол энэ олон сурагчдад ирнэ. Бүр нас баг болсод сая одоо өндөр дунд төгсч чинь 17 8-тай. Чигээд эргээс үүд нь хэлэн манай бол хөгжиж байгаа орно шүү дээ. Энэ Япон бол хөгжсөн. Тэр хоёр газрын орны соёлын зөрөө их. Жан дадгал адилгүй. Эргээс үүд би сая хэлсэн. Одоо манай хөгжиж байгаа яг ирэх үед мань натаар адилхан. Хэл мэдхгүй яава. Японы мэдхгүй чинь яаватай адилхан шүү дээ. Өнөө адлын хийж чадахгүй одоо дэнэ өнтер хөдлөх чадахгүй. Тэр одоо тэр чинь юу ч хэлдэг бас одоо үе утгын сохор явж байгаа. Японд бол одоо үе утгын сохор бол электрон машин хөдлөх чадахгүй юм бол утгын сохорд ордог байхгүй юу? Ном уншиж шатан чадахгүй тэн дээр ирдэг. Жангтар бид утгын сохор тэрэг бэр чадахгүй доглон ийм. Тэгэхээр энд авчирсны дараа танай шаардлага юу вэ? Эднүсийн биен дээр эдгээр оюутныхын биен дээр ямар шаардлага тавьдаг? Хамгийн нэгдүгээр урдааны хичээл бол хүн гэж юу вэ гэж боддог. Ийм сэдвэр л эхэлдэг. За хүн гэж юу вэ гэдэг чинь манай Монголын жирүүг байдаг. Бие мэдвэл хүн бэлчээр нь таньвал мал гэж. Харуултаар манай монголч бие мэдэх хүн тонч хохорчсон. Бие мэдэх хүн. Одоо хэрэг дундуу бие жигээ жинхэнэ бие мэдэх хүн шүү дээ. Энд хүмүүжүүлгийн алхам дараа гэж хэлвэл та яаж? Хамаг урдаар нь одоо бие мэд. Өөрийн биеийг таньж болох хэрэгтэй. Өөрийн биеийг таньнаг чинь өөрийн биеийг жинхэнээр таньж болно. Өөрийн өдийн ултаар алдсан юу вэ? Олсон юу вэ? Миний давлах тал юу вэ? Тэгээ энэ байдлаар миний гэрийн байдал ямар, миний удан бухсаа ямар, миний ухсаа үндэстэй ямар, миний орон нутаг яаж вэ? Миний нутагаас яаж вэ? Тэгээ өнгийн бүгдийг ойлгосон сарын дараа одоо сая би юу хийвэл таарна, яаж явбал таарна. Юуг хийж болохгүй гэдгийг ойлгож ирнэ гэж. Энэ бол миний нэг доо. Хоёрдоо нь Монгол хүн шүү. Монгол соёлын төлөө. Ингэж хэлдэг. Яг одоо би Монголын соёлын төлөө энэ хүүхдүүдийг авчирж яхаас би хавийн ямар нэг юм биш ээ. Зүгээр одоо хийх хажгүй болоо авчирч явах биш. Монгол соёлын төлөө. Монгол соёл гэдэг бол зөвхөн 1206 онд Чингис хаан Монгол үндэстэн байгуулаад Монгол үндэстэнээ зохицыг байгуулад Монгол соёл байварлаа гэж зөвхөн ийм учир биш ээ. Монгол соёл гэдэг чинь Готно мянган жилийн гэтэл адилхан яг л адилхан гэдэг 5000 жилийн Монголын өндөрлөг дээрх альва ухсаатан үндэстэн бандаж борсон альва ухсаа үндэстний соёлын нэг ерөнхийдөө хораангуулаад нэг тавьсан хэлбэр болгоод тавьсан 1206 он Чингис хаан унан мөрнөх өндөр Монгол гэж гаргасан. Тэгэхээр өн соёл бол их удаан түүхтэй хүн төрөлхтний соёлын чухал нэг хэсэг. Чигмөртөн би сая ярьсан 13 дугаар зуунд дэлхийд тийм их чухал нөрөө үзүүлсэн ийм соёл. Тэгэхээр өн соёлаа бид хөжөөдөн гоцрогдонго гэж хэлж болохгүй. Би эрдэн орлог Монгол соёл эрдэн гоцрогдонго биш. Тэр чин дэлхийн чухал нэг соёлын нэг хэсэг. Бид өөрөө тэрийг мэдхгүй л болохоос. Чи заавал миний соёл бол дэлхийд хамагсан чиний соёл гоцрогдонго. Тэгж үжиж болох. Би сая чухал нэг соёлын нэгэ гэж. Хэрвээ би өөрөөр Монгол дэлхийд хамгийн манай чухал соёл, манай Монгол соёл гэсэн бол би бас үнтэй адилхан алдаа гаргах. Яг одоо манай л бол тийм биш.
чухал нэг соёлын нэг гэж. Тэгэхээр олон соёл байх хэрэгтэй. Тэр соёл дотор Монгол соёл чухал нэг хэсэг соёлаа. Нэг соёл бай болно гэдэг нэг хүн бай болгох ч гэвчээ. Нэг хүн тэрийг сайн гэж хэлээ болдог ч биш муу гэж хэлээ болдог ч. Тэр нутаг дээр бай болсон хүмүүсийн орчид амьдарч ирсэн өнөг бүхий л орчин тойрон болоод уур амьсгал одоо бүгдэнтэй холбоотой. Ингээд энэ соёл сайн бай болдог. Эрдэн эдгээр улсуудыг өвдөр нь том эрдэмтэн болгосоо гэж гэсэн зорилготой энд авчирч хүмүүжүүлж байна уу? Харин бас цаашаа нэн их гүн утга уулгын хувьд ямар нэг хүн болгох юмсан нэг ялангуяа бүхий л Монгол үндэслэлийн хувьд юм ингэж бодлого хэлсэн тал. Энэ бол байж байгаа. Яагаад доктор бол бүгдөө би чигээд эрдэмтэн бүгдөө чигээд доктор би чигж хүсэхгүй. Хууны гэдэг бол яг хууны чадвар гэж байдаг, дур сонирхол гэж байдаг. Эргээс бол хууны бас гэрийн одоо бодтой учраас одоо юу гжилдэг одоо шалтгаан гэж байдаг. Хавийн бас бодтой учраас шалтгаан гэж байдаг. Гэвч юу гэсэн суралцахаар ирсэн юм. Суралцна гэсэн хамаг 4 жил юм бол энэ заавал төгсөөд дээшэн бол наачих нь мастер дотор суралж байна. Мастер суралцна гэдэг чинь одооны дэлхийнэ одоо дээшэн суралцсан ч болно адил хийгээд явсан ч болох жоох эрдэм мэдлэгтэй боллоо гэсэн ухаан болж байна. Одооны байдалд бол өнгөрсөн тэр мастер гэж одоо бараг докторийн дараа мастер. Одоо бол яваханд бол мастер гэдэг чинь бол одоо их сургууль төгс. Одооны их сургууль ч юм бол яваханд бол өндөр дунд адил болчихсон байхгүй юу? Мастер болж байгаа гэсэн одоо сая их сургууль жинхэнэ судалгаа юм бас жаахан тусгай мэрэгжлийн мэдж ийн гэсэн юм байна. Тэгэхээр энэ хэмжээнд хүрэх хэрэгтэй. Дэлхийний юм нэг хэмжээнд хүрэх хэрэгтэй. Тэгээ өнөөхөн байдлаар үргэлжлэн сураад явах нь доктор болоод явна. За сурахгүй ажил хийгээд явж болно. Олонхын одоо би чинь миний нэгсэн бол гол нь монголчуудын бүхий л чанар чансааг дэвшлүүлнэ гэж би бол ингэж бодсон. Энэ миний сая хэлсэн одоо манай гэрийн сургаалтай холбоотой эргээс бол миний суралцсан сургууль дорн техник сургууль. Дорн техник сургууль бол би тийм одоо алдартай одоо мэрэгжилтэн чадвартай хүмүүжүүлнэ чигж боддоггүй. Өөрөө би тийм болно гэж тийм хүмүүжил хийдэггүй. Харин ардуудын одоо бүхий л чанар чансааг дэвшлүүлэх соёлын хүмүүжлийг дэвшлэх ийм хүнээ хүмүүжүүлэх гэж. Тэр сургууль бол тийм зорилготой. Энэ жилийн 3 сарын эхээр байгаль доктор Шилийн хотын ажил мэргэжлийн сургууль дэрж сурч хэлсхийн дашрамаар өөрийн төрсөн нутаг шулуун хөхшүүнэ загастай сумны баян хангай гацаандан хүрсэн. Энэхүү элс манхны нутгийн инкэл донголтой бор замаар аялан явах там бидэнд би хэжээ төрсөн нутаг болон нутгийн хүмүүстэй талархаж явдаг. Хариг өрөнд ямарваа хүчээр тохиолдохгүйс нутаг мань хөхрөн сөндөрлөж нутгийн хүмүүс мань зүүдэн тодорч надад сүс зориг ой ухаан хайрлдیں۔ Нутаг бол миний мөнхийн шүтэн, нутгийн хөвс бол миний амин сүнс. Хэрвээ тэр сайхан нутаг минь байсангүй бол хэрвээ тэр сайхан нутгийн хүмүүс минь байсангүй бол миний өнөөдөр байхгүй гэж боддог. Хүмүүс намайг муулахыг би юу хамаардаггүй. Харин миний нутаг буюу нутгийн хүмүүсийн ёс усаар гүйтгэн дайрахыг би зөвшөөрдөг вэ гэж сэтгэл эмжиглэн ярьж байлаа. Өнөө манай болгын гол яваа. Манай одоорын ихтэй аваа юм аа. Өнөө бэлгийн улирлын 5 сарын 13-нд ихтэй. Гэвч одоо би бол удаан хугацаа ердөө оваа баярт хаагүй. Чаг таарч өгөхгүй. Ингээ ирэх болгоо ирнэ. Японд хаас ом би ус ирж овоон мөргөөд явсан. Ердөө Японд ямар хүчээр гарах үед би ердөө овоогоо л боддог байхгүй юу. Миний нутаг уснаа навтах савтгал манай өргөө хэрэг газар үлддэггүй газарс манай дөмжиж аваарч идэгдэг ч гэдэг. Тэгэхээр би бол овоон дэх шүтлэгтэй. Овоогон бол хажаадан бодож явдаг. Энд хэдийгээр хариг өрөнд ирсэн боловч өөрийнхөө үхлийг сайхан хэлж явах хэрэгтэй. Тэгээ мөртөгөө Монгол соёлтойгоо байх хэрэгтэй. Одоо төрөөгөр бол бүхэн уралдаан болоод бүхэн их найр юу наадам болоод болж байна. Одоо өнөөдөр бас яна шүлгийн цуглаан болох гэдэг юм байна. Гэх мэт тийм юмсуудыг хийж явах юм. Алуу хийж явах юм. Энэ хийж явахын зардал юу? Мөн одоо Монгол соёлоо хайр тухайгуулна. Тэргээс бол бид энийг хийх дагуу өөрийнхөө соёлоо өөрөө ойлгож авна, өөрөө улам хайрлана. Энийхэн төлөөс өөрөө омгшилтай болно. Ингээ хайр тухайгуулна. Өнөөхөн бас нэг үжиглэний байхсвал манус энэ хайр тус энийг хүндгэж ин шүү гэснийг одоо та өнөөхөнөр дамжуулаад манай хөдөөнө байжгаа монголчуудаа нэг юм бодогдуулах, нэг сэтэл өгүүлэх. Тийм зорилго. Далайн цаастай.